Rockefeller-ийн сонирхол хүний оюун санаанд төрсэн аж үйлдвэрийн эзэнт гүрнээс хол даван гарсан юм. Олон төрлийн аж үйлдвэрийн салбар байдаг ч стандарт ойл бол тэднээс асар хол тасарсан сан. Morris Abel хар тамхины түүх ном 1949 он. John D. Rockefeller болон түүний дүү William нар 1870-ад оны үед Огайо мужийн Кливлендэд стандарт ойлыг байгуулснаар Rockefeller-ийн эзэнт гүрний эхлэл тавигдсан юм. Энэ компани үрээ шиг эзэдээ түүхэнд хамгийн их хөрөнгөтэй гэр бүлийн тоонд оруулсан. Бурхан минь. Зөвхөн Америк нэгдсэн улсад 250 гаруй өрсөлдөгчтэй стандарт ойл компани шууд довтлог арга хэрэглэн маш түргэн хугацаанд бүх өрсөлдөгчөө няцтарсан. Rockefeller-ийн төмөр замын компаниудтай гэр байгуулан ажилласнаар энэ төрлийн тээврийн салбарт бараа бүтээгдэхүүнээс саадгүй зөвлөх давуу талыг олж авсан. Ингэж л өрсөлдөгчөө үнээр буулган авч зарим нь өөрсдөө тэдэнд буужган хувьцаагаа зардаг байлаа. Rockefeller-ийн газрын тосоо торхон тхийн зөвөрлөдөг болсноор энэ төрлийн бүтээгдэхүүний түгээлтийн хүндрэл шийдэгдсэн гинэ. 1878 он гэхэд дэлхийн газрын тосны боловсруулалтын 90%-ийг Rockefeller дангаараа хариуцдаг болсон байна. Тэрээр хэдхэн жилийн дотор газрын тосны зах зээлийн 90% дэлхийд дээрх газрын тосны цоонгийн 3/2-ыг эзэмшсэн. Тэр цэл залуу насндаа ганцхан дотоодын бус олон улсын хэмжээнд хяналтаа тогтоож чадсан. Дэлхийн эдийн засагт бараа бүтээгдэхүүнийг ашигтай болон стратегийн ач холбогдолтой гэсэн ангиллал бий болгосон хүн юм л да. Бүхэл дэлхийг хөдөлгдөг механизм ямар ч доголдол байгаагүй. Дэлхийн эдийн засгийг байгалийн хий, газрын тос, нүүрс гэх мэт түлшний төрлийн бүтээгдэхүүнээр бадсан гэхүүд. Тэдний гүйцэх индустриалист дахиж хизээч хаанч гарч ирэхгүй. Гарч ирлээ ч гэсэн чигчиг хуранд нь ч хүрэхгүй. Үнэн шүү. Батлан хамгаалах, эм зүй, банк зэрэг маш олон бизнесээс уул овоо шиг ашиг олсон учраас одоо хоримтлуулсан хөрөнгөнийх нь хэмжээг гүйцэж төрүүлэх хүн гарч ирэхгүй. Гүйцэх боломжгүй л дээ. Газрын тосны үйлдвэр яагаад ийм нүсэр байдгийг болоо гэж асуумаар байна л да. Хэрвээ та газрын тос болон түүний дайвар бүтээгдэхүүнээс хичнээн бүтээгдэхүүн гарган авдгийг мэдэх юм бол гайхах нь гарцаагүй. Заримдаа би газрын тосны хүчрхэг чанартай талархмаар санагддаг. Өнөөгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр чигтээ газрын тосноос хамааралтай. Химийн үйлдвэрийн бүхий л түүхийд альва бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хүртэл газрын тосоор л хийдэг шүү дээ. Эмзэн салбар ч гэсэн газрын тосноос хамааралтай. Үйлдвэрлэсэн эмээ газрын тосноос гаралтай, савнд хийн. Бас эмнэлгийн ажилтнуудын хэрэгэлдэг ихэнх зүйлс газрын тосноос гаралтай. Газрын тос бол хэмжээлшгүй их хүчтэй. Даатгалын, эрүүл мэндийн гэх мэт бүх төрлийн байгууллага тэр чигтээ газрын тосноос асар их хамааралтай байдг нь батлагдсан. Тэгэхээр хүч чадлыг үгээр илэрхийлж чадахгүй. Хүмүүс стандарт ойлыг юунаас нэмээгээд байна гэхээр тэднийх бүх керосиныг гартаа оруулах эсвэл бизнесийн салбарт монопол тогтоох биш бүх нийтийг захирсан засгийн газрыг байгуулахаас нь л эмээгээд байгаа юм шүү дээ. Тэр чигтээ хувилдаа. Өнөө шүү. Анхнаасаа манай улсыг залдах гэсэн хувилдаан байсан. Хэсэргүүцэл үзүүлж, жагсаал хийж, ардчилсан нам, бүгд найрамдах намынхныг хүртэл ятхан өөрсдийн намыг байгуулж, улсын болон холбооны хуулийг өөрчилнө. Тэд засгийн газрыг компаниудад хандах хандлага өөрчлөхийг шаарддаг. Тэгэхээр 1911 он улсын дээд шүүх стандарт ойлыг тарааж 34 хэсэг болгож байсан. Хамгийн том асуудал бол хүмүүсийг зохион байгуулан идэвхжүүлэгчд ялалт байгуулсан байгаа юм. Тэгээд л бидний ихэвчлэн хийдэгтэй адил байгаа зүйлсийг өөрчилж орхино. Сонор сэрэмжтэй хашир суухын оронд засгийн газрыг компанийн салгасан явдалд зохицуулалт хийхийг шаардсан байгаа. Гэсэн ч засгийн газар шаардлагыг биелүүлээгүй. Яагаад бидэнтэй адил хүмүүс корпорац болж тэрнийг улам өргөжүүлээд засгийн газрын шийдвэрт нөлөөлөд байгаа юм бол? ExxonMobil Стандарт ойл трастын хамгийн том хоёр компани болох ExxonMobil корпорацийг 1998 онд нэгтгэжээ. Энэ нь Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн том нэгтгэл болсон билээ. Би засгийн газрын бүхэл ажиллагааг дэмжихгүй байна. Гэхдээ яагаад бас юу ч хийхгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Том бүлэг шүү дээ.
Та нарч дотор нь байгаа. Яг адилхан их сургуульд сурч ижил төвшний боловсралтай байж бие биенээ ингэж хойволдож лойрдож болохгүй шүү дээ. Тэд өөрсдийнхөө төлөө юу хийхээ сайн мэдж байгаа учраас бүх улс оронд ижилхэн сонирхолтой байгаа. Эхлээд 7 үлдсэн байсан. Одоо бүр 3 болгоод цамхадчихлоо. Нэгдсээр байгаад удахгүй нэг бүхэл болно доо. Манай улс тэдний сонирхлыг хойш тавьж улс төрийн нөлөөллийг бууруулах хэрэгтэй. Үгүй бол тэд хэдхэн мэдээлэгчийн хүчээр улам хүчрэхэ гэж байна. Хэрвээ та тэдний гуйх гэж байгаа бол танд илбэл харуулна. Очоод илбэл үзэхгүй юу даанч. Түүхэнд хамгийн том илжилтийг Джон Рокфеллерийн хүү Дэвид хийсэн юм. Тэрээр 2002 онд гаргасан намтар номд ингэж бичжээ. 100 гаруй жилийн турш улс төрийн хүрээнийхний хамгийн адагт байсан нөхөд манай гэр бүлд халдахын тулд хамгийн сайн зохион байгуулсан бодлоныг далдуур явуулдаг байсан. Тэд бидний эгэл бус нөлөөллийг эсэргүүцсэн Рокфеллерийн гэр бүлд халдахын тулд Америкийн улс төрийн эдийн засгийн институтуудыг иргэшээлдэ авсан гэж буруутгасан. Зарим нь хүртэл биднийг Америк нэгдсэн улсын ашиг сонирхлын эсрэг ажилтдаг нууц бүлэгэл гэж үздэг. Би өөрийгөө болон гэр бүлээ олон ургалч үзэлтэй гэж хэлэхдээ бардан байна. Хэрвээ энэ гэмт хэрэг юм бол би бурууга хүлээн бас үгээрээ бахархан. Гэхдээ газрын тосны аж үйлдвэрийг эзэнсэн Рокфеллер ихний хувьд дөнгөж эхлэл юм. Угтаа бол ямар ч хэмжээний хувилдаан зохион байгуулж түүнд оролцсон хүмүүс гэмт хэрэгтэн тооцогддог. Холбооны нөөцийн тогтолцоо гаргасан хүмүүс тэдний игнэнд байх ёстой шүү дээ. Холбооны нөөцийн тогтолцоо Вашингтон хотод эсвэл Конгресс ч юм уу хурлын танхимд байгуулагдаагүй. Хаанам гэхээр Жоржиагийн эргээс холгүй орших Жакл хэмээх хувийн арал дээр байгуулагдсан. Тухайн үед иймэрхүү арал хувийн мэдэлд байлаа л да. Арал дээр амралтын газар, Жакл арал гэдэг нэртэй цэнгэний газар байдаг байсан. Нью-Йоркийн тэр бомбнуудаас бүрдсэн цөөхөн гишүүнтэй жижигхэн бүлэг байсан хэрэгэлтэй. Тэд бол JP Morgan, William Rockefeller болон бизнесийн хамтрагчид гэр бүлийнхэн нь байсан. Өвлийн дүн хүйтэн байсан цаг болохоор тэд төрж ядгүй Нью-Йоркийн цас мөснөөс хол байхыг хүссэн юм. Тэд энэ арал руу зүгээр нэг уулзах гэж яваагүй. Их нууцыг тээж очсон. Жишээ нь тэдний нэг нь том хар зүнхэнд ангийн буу хийж очсон. Хэрвээ энэ нэлжлэгдвэл нугас агнахаар явж байгаа гэж хэлэхээр зэгсэн байсан л да. Дараа нь бидний тэрний хүүхдүүд намтрын бичсэн зохиолчдоос олж мэдсэн инээдтэй зүйл бол тэр хүн хизээж буутаа байгаагүй явдал. Ангийн буу хүнээс гуйж авсан. Зүгээр л лойроо далдлах гэсэн өнгөлн далдлалт. 1913 онд холбооны нөөцийн актыг Конгресс баталжээ. Хуулийн төсөл нь зузаанаас гадна ширэн үгсэхтэй байлаа. Мөн хуулийн төслийг хэлэлцэхдээ Конгрессийн гишүүдийн ихэнх нь баярын амралтаа авсан үеийг тохиолдуулжээ. 1913 оны 12 дугаар сарын 20 дээр хуулийн төслийг Конгресс баталж, ерөнхийлөгч Woodrow Wilson гарын үсэг зурсан. Энэ бол Конгрессийн түүхэнд хамгийн бүдүүлэг алдаа гаргасан холбооны нөөцийн актын тухай юм. Хуулийг баталсан өдөр бүх Америк үхэж шин нэрэн эхэлсэн юм а. Энэ актыг батлагсны дараа ерөнхийлөгч Woodrow Wilson харамссандаа ийм бичжээ. Би бол хамгийн зовлонтой хүн. Сая би хөрөн ирэхгүй улсаа нураачглаа. Бид бол дэлхийн түүхэнд хамгийн муу бусдын эрхэнд орж ноёрхол дарлагдсан засгийн газар. Бид засгийн газар үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Бусдыгаа ятгаж олон нийтээр санал хураалт явуулж чадахгүй. Цөөхөн хүний ноёрхолд орж тэдний бодол хүслээр хөдөлдөг болгочихлоо. Та бүхний харж байгаагаар Рокфеллерийн газрын тосыг гартаа оруулангуудаа нэн даруй санхүүгийн салбар руу өнгөлөө. Рокфеллер ингэж л холбооны нөөцийн актанд амжилт олсон юм. Гэхдээ ийм их эрх мэдлэр юу хийх нь вэ? Цөөхүүгээр тодорхойлох юм бол улсын төв банкны нэмэлт санхүүжилтийн төлөө зовлогоо зовооно. Рокфеллерийн коммунист хувьсгал, Гитлерийн хувьсгалыг санхүүжүүлсэн. Бас Японыг дэлхийн 2 дугаар дайнд орохт нь мөнгөөр тэтгэсэн. Хэрэг хөрөнгө оруулалтын төдий чинээгээр ашиг хүртнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ чи хамгийн сайн хөрөнгө оруулалтын төлөө ажиллаж байгаа бол банкир бол ашгийг л харна шүү дээ. 1941 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэсэн Америк нэгдсэн улсын цэргийн тагнуулын газрын мэдээлэлд үүнд Стандарт Ойл дэлхийн 2 дугаар дайнд зориулан Германы засгийн газарт газрын тос худалдсан байдаг. Хэн ийм хараал эцэг ажил хийдэг байна? Хоёрдугаар зууны ихэнх үед Рокфеллер дэлхийд дахны ангаах ухаанд эргэлт хийсэн юм. Их сургууль эмнэлэг эрдэм шинжилгээний хүрээлэнд хандив өргөж хөрөнгө оруулалт хийж байсан нь эмэн дээр суурилсан судалгаа хийхэд чиглэнэ. Гэвч зарим сургууль эмэн судалгаа хийхээс бас мөнгөний авахаас татгалзсан ч удалгүй эм зүүн салбарын хөрснөөс арчигдсан юм. Эдгээр хандив нь боловсролын салбарт монополо тогтоох гэсэн атгах санаатнуудын өрсөлдөөний эхлэлийг тавьсан.
Бас энэ нь маш энгийн. Энэ бол олон улсын ангаах ухаан болон боловсролын салбарыг гартаа оруулсан явдал. Яагаад гэвэл эдгээр хүрээлэнгүүд нь оюутнуудад Рокфеллерийн хэлснийг л үг дуугүй заадаг байсан юм. 1939 онд эмийн итгэлцэл нэртэй хамтрал Рокфеллерийн эзэнт гүрний нэг хэсэг Германы IG Forgen хэмээн үйлдвэрт байгуулагдсан байна. Энд цохон тэмдэглэхэд IG Forgen нь дэлхийн 2 дугаар дайны үед ашиг олж байсан цорын ганц байгууллага. Освенцимын шорнон тус байгууллагын тухайд 100% үнэгүй туршилтын талбар болж байсан билээ. IG Forgen Zyklon B гихчийг бүтээж бөөнөр төвлөрүүлэх лагеруудад тараажээ. Тэгэхээр 6 сая хүн Холокостын золиос болоход IG Forgen хэмжээлшгүй их ашиг олсон юм а. Манай нэг найз Wall Street-ва Гитлерийн мандалт номыг бичсэн юм. Энэ номыг Wall Street-ийн банкирууд санхүүжүүлсэн юм. Цаашлаад дэлхийн том банкнууд ч дэмжсэн байдаг. Гитлер дэлхийн 2 дугаар дайны үед хэдэн 10 сая хүнийг хөнөөсөн гэж буруутгадаж, үнэн дээр IG Forgen асар их ашиг олсон юм а. Би таны дан гэж харж болох нэг зүйлийг илрүүлсэн. Бизнес. Дэлхийн 2 дугаар дайны дараа IG Forgen-ыг татан болгосон. Гэхдээ дараа нь эмийн итгэлцэлд хэд хэдэн тустай байгууллага байдалтайгаар оролцсон. Үүнд General Mills, Kellogg's, Nestle, Bristol Myers Squibb, Procter & Gamble зэрэг багтана. Хүнс үйлдвэрлэгч Kellogg's, P&G яхаараа эмийн итгэлцэлд багтчихдаг билээ. Хүнсийг үйлчлүүлэгч өвчтөнч бүгд л хэрэглэн шүү дээ. Тэгэхээр эми маф энэс өөрөөр амархан тайлбарлах арга алга байна. Алдартай компани хүнс биднийг хордуулж улс хоорондын корпорацаар үйлчлүүлэхэд хүргэнэ. Та эрүүл хүмүүс мөнгөгүй байдгийг харсан уу? Үгсэн хүн ч гэсэн мөнгөгүй. Мөнгө яг дунд нь бий. Хүнэнцэр яваа хүмүүст л мөнгө бий. Архаг өвчтөй хүн бол нэг төрлийн хоол идэнэ, өвчнөөс идрэхгүй гэж байнга юм уу? Тийм биз дээ. Бидний мэддэг эмийн аж үйлдвэр өвчин зовлонгоос мөнгө олдог. Хэрвээ та өвчин тусч энэл чаналахгүй бол тэд ашиг олохгүй. Тэгэхээр тэдэнд таныг өвчтөй байлгах боломж гарахгүй л дээ. Тэд яг ч таныг алахыг хүсэхгүй. Алчих юм бол үйлчлүүлэгчээ алдаа шүү дээ. Тэгэхээр яг яах гээд байна вэ гэхээр таныг нэг нөхцөлд оруулнаа. Яг ч алчихгүй мөртлөө эрүүл амьдруулахгүй дундуур л явуулна. Тэд таны биед өвчлөл үүсгэж насаараа зүтгэн байж олсон мөнгөө чинь халаасандаа хийн. Өнөөгийн Америк нэгдсэн улсын эмзүүн аж үйлдвэрийн 50% Rockefeller атгаж байна. Сонирхол нь эмийнхээ эргэлтийг сайжруулахад чиглэж байгаа. Rockefeller-ийн эзэнт гүрэн дэлхийн хамгийн хүчирхэг эм үйлдвэрлэгчдийг бий болгосон. Америкийн олон нийтийн боловсрол нь иргэдийг өвчнөөс байнгын хамааралтай болгож бага наснд буюу эцэг эхийнхээ гараас гараагүй байхад сургууль дараа нь зарц сурталчилгаагаар дамжуулан нөлөөлөхөөс гадна сурталчилгаагаар дамжуулан хэвлэлийнхнийг санхүүжүүлдэг. Ханс Ньюш, Нүцгэн хатан хаан, Ангаахын авгаал өвөр. Rockefeller-ийн өөрийнхөө хүнийг холбооны засгийн газрын эрүүл мэндийн бүхий л байгууллагч ргуулсан. Одоо үлдсэн алхам бол олон нийтэд хүрэх. Зурагт радиогоор юу гараад байгаа талаар та бүхэнд ярьж тайлбарлах үүргээ гүйцэтгэхээр ирлээ. Та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэхэд би хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ. Бидний түүхийг бид өөрсдөө бүтээсэн. Өнөөгөөс 50-аас 100 жилийн дараах түүхчид бидний хийсэн энэ хар цагаан бичлэгийг өнгөт болгоод бидний амьдрдаг орчлон хорвоогийн орголт, урвалт, худал хуурмгийн нотлохоо гаргаад ирнэ. Бид одоогоор хөрөнгө чинээтэй, тарган цатгалан, дутагдах зүйлгүй л амьдарч байна. Бид мэдээлэлээс харшилтай болсон нь үнэн. Манай олон нийтийн хэвлэл бидний харшлыг хөдөлгдөг. Зурагт радиогийн хэвлэлийн үүрэг бол бидний үнэн мөнийг олон нийтэд харуулж, таниулах, ойлгуулах хэрэгтэй. Хэвлэлийнхнийг санхүүжүүлдэг тэр хүмүүс бүгдийг харж, мэдэж, ойлгож байгаа. Харин би сүүлийн үед үүнээс тэс өөр зураглал харж байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэвлэл дасрын хөрчлөлт гарсан. Өмнө нь олон арман сувг байлаа. Нийт 50 гаруй телевизийн томоохон компани байснаа 6 болж хорогдсон. Магадгүй хэвлэлийн зах зээлийн үжил сурталд өөрчлөлт явагдаж байгаа байх л да. Цөөн үгээр хэлбэл телевизүүд нэгдэж байна. Амин түүхийн эдийн санаа бол ардчилсан намыг зүгээр л олон нийтийн үзэл бодлын юулөөр болгосон. Ард түмний минь үгээ чөлөөтэй хэлэхээр хумигдж байгааг та бид бүгдээрээ харж байна.
Мэдээллийн сувг бол салбартаа хамгийн хүчирхэгнд байдаг. Гэтэл сүүлийн үед энэ салбар улам хүчирхэгжсээр олон нийтийн айдас хүйцийг төрүүлэх болоод байна. Мэдээллийн салбарынхан одоо яг юу хийгээд байна вэ гэвэл бусдыг төмний нүдэн дээр шившиглэж, бусдыг өмнөө бүх хийлгэж, өдөр бүр хэнийгч байсан хэвлэлээр гаргаж, алдартай хаан шиг болгож чадна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлдэг. Би энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Яг гэвэл холбооны мэдээллийн хороо бол Америкийн элит хэсэг мөн боловч манай нийгмийн үзэл суртал, бодол санаанд нөлөөлж ардчлалд занал хийлж байна. Цаашдаа хэвлэлийн салбараар дамжуулан цөөхөн хэдхэн хүн манай нийгмийн үзэл сурталд хурцаар нөлөөлөх аюултай. Манай дуу хөгжим, мэдээлэл, соёл урлагт нарийн хяналт тогтож, манай гэр бүл, намаатан саднуудын үзэж сонсдог контентуудад хориглох хүч газар авчээ. Яагад гэвэл тэдэнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх сонирхол байдаггүй. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийн төлөө үйлчилдэг. Ардчилсан нийгэмд тулгамдсан бидний заавал ойлгох ёстой асуудлыг бидэнд тайлбарлаж өгдөг. Өнөөгийн хэвлэл биднийг чанартай, үнэн мөн мэдээлэлээр хангахын оронд алдартнуудын сексийн бузар мэдээллээр уурга тархим нь хэвлэлээр явагч амтан шиг долоон ширгээж байна. Хэвлэл бол хүмүүсийн тархийг яаж хийгээд угаах багаж юм уу? Тэгээд тэр биднийг 3-7 хоног Никол Кидман, өөр бас Лейзи Петерсон, Коби Брайант, Майкл Джексон, Брэд Анжелинагийн тансаг амьдралаар 3-7 хоног аялуулна. Бас бидний мэдэж байгаагаар цагуурын дулаарлын талаар өнгөцхөн дурдаад өнгөрнө. Өнөө үед Америкчууд бол дэлхийд дээр хамгийн их зугаацаж, хамгийн бага мэдээлэл авдаг хүмүүс. Дайныг аваад үзэлдэ. Та нар Дайны талаар зөвхөн хэвлэлээр л харуулна. Мэдээж хяналт шалгалт засвар орно л доо. Хэвлэлийн хүчээр л хүмүүсээс Дайны талаар хүнэн мөнийг нуугаад зогсохгүй. Дайн гэж юу байдаг тухай үзлийг өөрчилдөг юм. Үгүй би тэгж бодохгүй байна. Би лав тэгдэггүй. Энэ төхөөрөмж сургаж чадна. Бас биднийг номхруулж, та биднийг зоригжуулаад замаасаа зайлуулж чадна. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө энэ багжийг хэрэглээд байдаг учраас өрхөнд нь хялбар орж байгаа юм. Угтаа бол эн чинь хайрцагт дах гэрэл будаг шүү дээ. Хэвлэл мэдээллийн тэргүүлэгчдийн ихэнх нь эм болон эм үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаанаас орж ирсэн мөнгөөр өөрсдийгөө санхүүжүүлдэг. Зурагтаа хасаагаад харахад гарч байгаа ямар нэгэн сурталчилгаа нь мөн чанартайгаа зөрчилддөгч хуулийн хүрээнээс хайлдаг бай. Зар сурталчилгаа бол хүссэн мэдээлэлээ бидэнд хүргэж дэлгэрүүлэхийг хүсээгүй мэдээлэлээ нуун далдлах энгийн л нэг арга. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэн мөнийг нуудаг, утаан хөшиг татдаг. Бодит байдлыг ард түмнээс холдуулдаг. Нарийн шүүлтүүрээр орсон худал мэдээллийг бидэнд хүргэж хэн юуг хэнд хийгээд байгааг мэдхээс чинь сэргийлдэг талаар юу хэлмээр байна? Би сайхан өөрөө нууц байдлаар жаахан мөрлөг явуулсан юм л да. Тэгтэл би худлаа хэлэхгүй. Үнэхээр хараад идмэр гайхалтай. Энэ бол олон улсын засаглал болон шинэ бүтээлийн төв. Канадын Онтариогийн Ватерлууд байрладаг. Хэрвээ та дэлхийг ноёрхсон банкир бол манай гарагийн бүх мөнгө таних болсон гэсэн үг. Өөрийнхөө хүчийг хамгаалах хамгийн шилдэг арга юу вэ? Нэгтрал. Нэг ертөнц засаглал. Би энийг л тодруулах гэсэн юм. Тиймээс шалгалтаа үргэлжлүүлэхэд их сонирхолтой байсан бөгөөд Ватерлуугийн хамгийн эртний түүхэн барилга болох хуучны дарсны үйлдвэр рүү орсон юм а. Барилга дотроо дүүн дарстай торхыг хураах шиг болжээ. Энэ бол дарс үйлдвэрлэх түүхэн эдүүлгийн зүйлс. Харин барилгын гадаа үүдэнд дарсны торхон пирамид бий. Нийтдээ 700 торхноос бүрдсэн. Ийм байдалтай болоод 100 жилиг ардаа хийжээ. Мөн олон улсын хэргийн Балсилийн сургуулийг дэргэдэнд барих гэж байгаа. Хамгийн сонирхолтой нь энэ газрыг Жим Балсили байгуулж. Тэрээр Рим болон BlackBerry зэрэг сүүлийн технологиг зохиосон хүн л дээ. Тэгэхээр би дотор нь орж орчинтой танилцсан. Хоёр давхурт нь гарахад хэдэн мянган ном өрөөтэй байсан. Тэгээд би тэнд 2-3 цаг юм уншиж суусан юм. Нэг номоо нээж харчгаад дараагийн гих зарчмаар аваад л байсан. Тэнд байсан номнуудаас нэг ном их анхаарал татсан юм. Энэ ном дотор маш олон нууцыг илчилсэн байсан юм. Одоо энэ тухайга тантай хуваалцъя.
Америкийн нэгдсэн улс Канадын харилцааны ажлын хэсгийн тайлан Woodrow Wilson Princeton-ы их сургууль 1971 оны 5 дугаар сарын 20 Канадын соёлд үзүүлэх Америкийн нөлөө, Америкчууд Канадын соёлд нөлөөлөх нь туйлын өндөр ач холбогдолтой. Канадын олон нийтийн хэвлэл болон их сургуулиуд нь нөлөөлөлд автахаас сэргийлсэн дархлаатай юм. Канадын олон нийтийн хэвлэл нийгмийн илэтүүдийн гарт байгаа юм шиг харагдуулахад л болно. Канадын их сургуулиудыг Америкчуулах нь өргөн удам хэрнээ эрчимтэй өрнүүлэх ёстой ажил. Тийм байтал Канадын сонингууд ашигын төлөх байгууллага бөгөөд их ашиг олох их усүрт үйлчилдэг. Канадын сонингуудын үйл ажиллагаа мэдээлэл хүргэхэд чиглэдэггүй. Миний бодлоор хэвлэл мэдээллийн салбарыханд өнөөгийн нийгмийн үнэн бодит байдал тийм ч сонин чухал биш юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч тийм ч хүчтэй биш. Обама бидний хүсдэг шиг хүчийг эзэмшдэг. Хүч чадал ярихад Обама томоохон корпорациудын гүйцэтгэх захирлын зэндаанд ч хүрэхгүй. Тэгэхээр шинэ төрлийн эзэнт гүрэн нэг хаантай байхын оронд олон хаантай байхыг илүүд үздэг. Энэ бол корпорацийн засаглал байхгүй юу? Бидний мэдэх олон улс дамсан корпорациудыг удирддаг энэ хүмүүс дэлхийд өрнөж байгаа үйл явдлын дийлэнхийг удирдах байдаг. Хувийн эзэмшил улсын төсвийг хүртэл гартаа байлгадаг. Тэд Америкийн нэгдсэн улс тэргүүтээ дэлхийн олон улсын улс төрчдийг ч гэсэн мөнгөөр урагтаж хуруугаараа утсан хүүхэлдээ айтаал хөдлөгдөг. Сүүлийн үед миний ярьж байгаа зүйлс их тодорхой болсон. Обамагийн засаг захиргааг харахад л андашгүй. Тэдэнд эрх мэдэл бий. Бид гэдэргээ болж өөр өнцгөөс нь харах хэрэгтэй. Бид яг одоо хийдэг шиг сонгуул өгчөрмөр ерөнхийлөгчөө сонгох, хоёр намын тогтолцоо зэрэг завхарсан балиар явдлыг хаалах хэрэгтэй. Үгүй бол бид энэ хий дэмий утга учиргүй зүйлсээс ангижирч чадахгүй. Бид Бушаас хардаг байсан шал утгагүй зүйлсийг Обамагаас ч гэсэн харж байна. Тусгай сонирхлын групп хүмүүсийн үзлийг хянамж гэх шиг бас улсын явж байгаа чиглэлийг заана гэсэн байхаа. Муу залуусыг зайлуулна гинү. Шал дэмий юм ярьцгаах юм. Тэр чигтээ ямар ч утга учир алга. Энэ бүх хий дэмий утгагүй зүйлсээс ангижрахын тулд бид одоо байгаа нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх хувьсгал санааг хэрэгжүүлэх ёстой.